Өглөө өдөр орой та хэдийн хүссэн хүлээсэн био бролыг яхад бэлэн болсон байна. Энэхүү анги нь бролигийн 3 дахь анги учраас өмнөх 2 ангийн нүүцэн байвал гэмгүй. Үзег хүмүүс нь description хэсгээр үзэх линкийг тавьсан байгаа. Ингээ бүгдээрээ бичлэгэндээ шууд орноо. ようこそ私のソウルソサエティへ。 Жагийг их баян өөрийн эрдэмтэн докторын тусламжтайгаар химийн аргаар бүтээсэн тулаанчийг бүтээж эхэлнэ. Жаги бол сатаны бага насны өрсөлдөгч бөгөөд сатан түүнийг хүүхэд байхад нь тулааны тэмцээн дээр олон хүний өмнө онгой болгосон. Тэр цагаас хойш Жаги өшөө авахын тулд амьдарч ирсэн бөгөөд одоо тэр био тулаанч гэх хүчрэг мангасуудыг бүтээсэн. Тэрээр эдгээр тулаанчдаараа дамжуулан сатаныг бүх хүний өмнө ичгүүртэй байдалд оруулж дэлхийн авраг гэдэг цолыг нь авах зорилготой энэ бүхнийг хийдэг. Цаг хугацааны хувьд тайлбарлавал үйл явдал маань Majin Buu гарч ирэхээс өмнө 25 дахь удаагийн дэлхийн тулааны аврах шалгаруулах тэмцээний дараахан болдог. Goku энэ үед Тэнгэрийн оронд байгаа бөгөөд өмнөх ангид Broly дэлхийд ирж Goten, Trunks, Gohan нартай тулдгийг та бүгд санаж байгаа бах. Одоо үйл явдал сатаны танс гэрч хэлж нэ. Санаж байгаа бол 25 дахь удаагийн дэлхийн тулааны тэмцээний үеэр Android 18 сатанд албаар ялагдаад 20 сая зээний авахар болсон доо. Сатан тэр мөнгөө одоо л өгөөгүй байгаа учраас Android 18 сатаны гэрт ирчихсэн тавилга хэрэгслийг нэвдэнгээ сүрдүүл ерөнхийдөө мөнгө авъя гээл байгаад байдаг. За яг энэ үед болохоор сатаны гадаа нөгөө Жаги гээд бичлэгнийхэнд гарсан баян нөхрийн туслах нь ирнэ. Тэрээр сатаныг өөрийн арал руу урьдаг бөгөөд хэрвээ ирэхгүй гэвэл сатаны баг бахта орондоо шийдэг байсан эдэргээд ер нь баг бахта болохгүй бүтэхгүй байсан нууцуудыг дэлхийд даяар зарлан гэж сүрдүүлээд тухайн арал руу авч явах гээд байдаг. Сатан ч угаасаа дэлхийн хамгийн алдартай хүн болохоор өөрийн ичгүүртэй нууцаа дэлгэхээс хөтлөө айж байсан болохоор явахаас өөр аргагүй болдог. Android 18 үүнийг хараад энэ сатан намайг мөнгө өгөхгүй зүхтах гэж байна гэсээрдээ сатаныг хайшиж болсон даггаар шийдгээ. Тэр ч байтугай би чамайг хамгаална. Харин чи надад амласан мөнгөө нэмж өгөөрэй гэд тэр хоёр хоорондоо тохиролцдог. Крилийн Android 18-тай гэрэлсэн штэ. Тэгээ Крилийн өөрийн охинтойгоо хамт сатаны гэрийн гадаа хүлээж байдаг. Түүнтэй хамт Goten Trunks 2 бас байдаг. Goten Trunks 2 сатаныг тулааны тэмцээнд явах гэж байна гэж бодоод нөгөө туслахын хөлөг онгоц дээр нь нууцаар суучнаа. Ингээд сатан Android 18 Goten Trunks нар нөгөө химийн аргаар бүтээдэг дайчтай арал руу санаандгүй явахаар олчдог. За аним үзэх дуртай хүүхд залуустад бол гоё мэдээтэй. Anime Store гэх анимийн бүх төрлийн хувцас зарж байгаа шинэ дэлгүүр нэгдсэн байлээ. Дулаараа тавар болж байгаа учраас би өөртөө Demon Slayer, Hunter x Hunter-ын нэг подолк, нэг хүүдээ авсан. Та хэд бас энэ зуныг найзуудтайгаа өөрийн дуртай анимийн подолк хүүдийг өмсөж өнгөрүүлээрэй. Дэлгүүрийн IG болон Facebook хаягийг доор үлдээчээ. Ингээ бүгдээрээ бичлэгэндээ буцаа орцгоё. Манай эдийг арал дээр буумагц энэ арлын босс Жаги угтаж амнаа нөгөө баянгаар. Гол нь өшөөгөө авах гал сатаныг энд авчирч байгаа нь тэр штэ. Манай сатанд бол юун өшөө авалт эдрэгээ ямар нэгэн бод санах юмгүй байдаг. Тэрээр шууд өөрийнхөө бүтээсэн био тулаачдыг сатанд үзүүлнэ. Яг тий амхандаа сатаныг айлах гээл байгаа юм бэлээ. Тухайн арал дээр маш олон тооны био тулаачдыг бүтээжээ. Мөнгөтэй хүнч тэгээд ямар мөнгөнд дуусгаж хүссэн доогоор мангасуудыг хийж байлаа. Сатан угаасаа өнгөрөө болохоор Android 18-ыг миний туслахаа гэж хэлждэг. Үүнд нь Android 18-ын дэвчээр барагдаж өөрийг нь доромжилсон мэт санагдаад Жагийг ганц өчтэй зохиод ханд сэтгцдэг. Жаги ханд наалдаа унах үед түүний нөгөө олон био тулаанчид нь гайхсан байдалтай хар зогсоно. Энэ үед Goten Trunks 2 бас зүгээрээсэнгүй тэднийг нууцаар ажиглан ханны цаанаас дагаад яваад байдаг. За сатаныг био тулаанчтай толдуулах цаг ирсэн. Сатанч дэлхийн хамгийн шилдэг тулаанч болохоор өөртөө үнэн итгэлтэй. Гэвч био тулаанчд хөдөлж эхлэхэд сатаны нүдний орой дээрээ гардаг. Тэдний хөдөлгөөн, хурд, хүчийг нь хараад сатан өөрийгөө огт нэмэргүй гэдгийг шууд ойлгоно. Сатан ч хөвтлөө айж байсан болохоор аргагүй өрхөнд Android 18-аас тусламж хүсдэг. Android 18 энэ боломжийг юу зүгээр алдахгүй. Би тусалж болно. Гэхдээ 20 сая дээрээ нэмээд дахиад 20 саяг өг гэдэг. Нийт 40 сая болно гэд түүнд шууд тулгадаг. Сатан угаасаа айж байсан болохоор ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрнө. Ингээд сатан олонний өмнө гарч ирээд өөрийгөө дэлхийн авраг мэтэрж үжиглэж миний туслах та нарыг ганцаараа арчих болно. Би өөрөө тулдаж гараа бохирдуулах хэрэггүйгээ зарладаг. Яг энэ үед Жаги баарны уур хурж био тулаанчтай устдаг гэж тушаал өгнө. Android 18 тулаанд орох гэж байтал гинт Goten Trunks 2 бас туслахаар гараад ирдэг. Нөгөө баян нөхөрч угаасаа хоёр бяцхан хүүхдийг хараад инээд нүнэ. Goten Trunks Android 18 3 руу нөгөө тулаанч зэрэг дайрна. Тэдний хувьд угаасаа эдгээр юу ч болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Амархан гихч нь буулгаад амдаг.
Нөгөө баян гарын бүтээсэн дэлхийг эзлэх ёстой айр маань ийм амархан ялагдахыг хараад бас л эвгүй байдалд ордог. Гэхдээ түрүүний эдэн нь ердөө туршилтын туулаанууд байсан болохоор нэг сайхан инээгээ туслахуудаа тушаал өгнө. Тэрээр лабораторийн хамгийн гүнт байх биобролыг сэрээхэр шийднэ. Готен Транкс хоёр лабораторийн дотор талыг сонирхож яваа нэгэн асар том шилэн савн дотор нэлээд булчинтай сүултээ бит хөвж байгааг олж харна. Транкс түүнийг харамгацаар шууд таньдаг. Эн чинь Броли биш үү тэгээд тэрээр айсан оолгоор хэлдэг. За та хэдэд тайлбарлаж өгье. Яагаад энд Броли байгаа талаар 2 дугаар анги дээр нэг тосгонд байсан нэг гар Бролигийн хүлцэн цусыг Жаги зарж биологийн аргаар домог цайныг ахиа бүтээсэн тэр юм байлээ. Готен Транкс хоёрч Бролиг ямар аимшигтай гэдгийг сайн мэдж байгаа болохоор Бролиг сэрхээс өмнө амжиж устгахаар шийддэг. Готен Транкс хоёр бүх хүчээ өсгөө яг дайрах гэж байхад Броли аюулыг яг саяны зүн сонгоороо мэдрээд нүдээ нээчдэг. Тэрээр савнаасаа гэрээсээ гарч байгаа юм шиг зохиол гараад ирдэг. Яг энэ үчээд лабораторийн аюулгүй байдлын систем ажиллаж Броли руу асар хэмжээний гал илгээж түүнийг шатаахыг оролдоно. Гэвч саяныг иймэрхүү зүйлээр мэдээж зогсоож чадахгүй. Дэндүү ойлгомжтой. За тэгээл байж байтал бид бүгдийн төсөөлөг хүнийг зөөлөлнө. Савнаас асгарсан ногоон химийн осмол Бролигийн биетэй холилдож орхино. Энэ шингэн нь өөрөө асар их үржих чадвартай хүрсэн зүйлээ хайлуулдаг аюултай бодис байсан. Ингээд бидний мэдих Броли биш харин бүх бие нь хайлсан, шаварлаг, зөвхөн амнаасаа какарот гэж хэлэх бидний мэдих Броли биш болно. Лабораторийн шалаар биоброли маш хурдтай дарахж эрдэмтэд болон хамгаалагчид нь ер нь таарсан хүмүүсээ алаад яваад байдаг. Энэ бролигоос гарах шингэн нь хүчит төрөгчтэй хүрэлцэх үедээ улам томордог. Ер нь хүчийн нэмээд байдаг. Сатан энэ бүхнийг хараад үхтлээ айж Android 18-аас дахин тосломжгүй байна. Android 18 захин энэ боломжийг алдахгүй. Би ахаад тусалж болно. Гэхдээ өмнөх 40 сая дээр нэмээ ахаа 20 саяыг нэмээд өг гэдэг. Одоо нийт 60 саяыг өгөхөр боллоо шүү дээ гэд түнд шууд тулгадаг. Угаасаа тэгээ өөх үү амьдрах уу гэдэг ирмэг дээр байгаа болохоор сатан за хамаагүй юу хэдий ч байсан үгүйгээд зөвшөөрдөг. Android 18 Broly руу дайрах боловч Broly дэндүү хүчтэй байсан тул түүний цогцолтод ямар ч нөлөө үзүүлэхгүй. Broly-гийн эсрэг хүч дутаж түүнийг огтхонч дийлэхгүй байсаар маш хүнд байдалд орж эхэлнэ. Android 18 аюулд орсныг хараад Goten Trunks 2 Super Saiyan болж тулдахаар очдог. Готен Транкс хоёр ч угаасаа багаасаа хамт өссөн гой гар нийлдэг хөөрхөн элдвтэй дулаанч нар. Тэд Броли руу зэрэг дайраж энергийн бөмбөг шидэж хамгийн хүчтэй техникүүдийг ашиглах боловч Био Бролигийн бид ямар ч арга үүсэхдэггүй. Харин ч Броли тэднийг барьж аваа газар саваа хан руу шидэгцээр нь зодоод эхэлдэг. Лабораториос гойж буй ногоон хайлмаг шингэн газар сайгүй дарахаж лабораторийн бүх хүмүүсийг залгиж арал бүхэлдээ сүрлийн ирмэгт ирнэ. Готен Транкс хоёр биобролигийн эсрэг өөрсдийн хэмжээнд маш ирүүн тулдаж эхэлсэн ч ямар ч нэгэн нөлөө байдгүй. Энэ үед Android 18 ч гэсэн бууж өглгүй дахиж босоод толдог боловч бролигийн хүчинд дэлдэн бүгдээрээ л маш хэцүү байдалд ордог. Яг энэ нэгцэгтэй мөчөд Крилийн гинт гарч ирээд эхнэрээ авах нь бас л ойлгомжтой зүйл. Готен Транкс хоёр янз бүрийн аргаар үзэнч бролигийн шаварлаг биеийг дийлж чадахгүй л байлаа. Яг энэ сүрлийн үеэр Транкс нэгэн маш чухал зүйлийг сандаг. Тухайн нөгөө лабораториос гоожод байсан нөгөө шингэн нь хүрсэн бүх зүйлээ хайлуулад байсан шүү дээ. Хэрвээ тэр шингэн Броли руу хэмжээгээр асхвал түүнийг ч гэсэн хайлуулж болох юм байна гэж боддог. Броли Готоныг барьж аваад зодж байх үед Транкс түүний анхаарлыг татахын тулд өмдөө шутлан Бролигийн уурыг хүргэнэ. Ууртаа Броли Транксыг өөж био шингэнээр дүүрэн аврах том савны доор ирэх Транкс био шаврыг савгийг нь хагалаад бүх ногоон хайлмаг шаврыг нь Бролигийн дээр ус гоожулж орхидог. Транксийн төлөвлөгөөч амжилттай болноо. Тухайн тэр хайлтмыг нь Броли дээр унж түүний бие аажмаар хайлж эхэлдэг. Ийхүү Транкс чадлаа гэж бодоод бусдыгаа босгон энэ сүрэлт болж буй газраас гарахыг боддог. Тэрээр зүхтаж буй хэсэг хүмүүсийг аварж гарах гэдэг боловч энэ уусмал арлыг тэр чигт нь сүрүүлэхээ маш хурдтай дарахж исэн. Яг энэ үед Готе нэг зүйлийг анзаарна. Нөгөө шаврын далайн устдаа нийлэх үед хатуурч чулуу болоод байсан бохоггүй. Ийхүү Крилийн Готен Транкс 3 нийлэн далаа руу чиглүүлэн Камехамеха хийж их хэмжээний ус цацснаар арал сүрлээс аврагддаг. Яг энэ үед Бролигийн бие улам илүү өөрчлөгдөж аврах том биетэйгээр уснаас какарот гээл гарч ирдэг. Даанч тэрээр усан дундаас гарч ирсэн учраас биенийхэн шавар устай ойлтон тэр доороо чулуу болгон хатуурж хөдөлж чадахгүй болдог. Готен Транкс хоёр нийлж энэ удаа бүр мөсөө өгөхгүй хамгийн хүчтэй дайралт ээж Бролиг бутлан дуусгадаг. Дулаан дуусч бүх зүйл тайвширнаа. Энэ үед мистер Сатан уснаас гарч ирэн
Намайг авраарай, туслаарай гэж хашгираад байдаг. Android 18 түн рүү хараад би ахиад л чамайг аварч олноо. Гэхдээ 40 саяыг нэмээд өг гэдэг. Тэгвэл нийт өрчий яг 100 сая болно гэж хэлнэ. Сатан үүнийг сонсоод 100 сая гэж орилсоор үгүй гэд өөрөөс хэлээд явхад Android 18 энийгээ тоцордог. За энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр хамгийн их хүлээлтттэйгээ Фризагийн ах болох Күүлэртэй ангийг ярих болохоор та лайк саба дараарай. Үндсэн хүмүүс маань бүгд лайк саба дарвал өнөөдөр юм уу маргааш энэ ангийг шууд яриад өгөх болохоор та хэд юу гэх юм мэдж байгаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.